Хизболла бүлэглэл Америк нэгдсэн улсын зуучилсан гал зогсоох гэрээнээс татгалзлаа. NBA-ийн шигшээ тоглолтын хамгийн хямд тасалбарын үн $4,000-оос давж өсөв. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээр $11 тэрбум орлого олохоор төлөвлөжээ. Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ, ажлын төлбөрийн баасан гарагийн дугаар танд хүргэж бэлэн болсон байна. Надтай хамт студиуд Ганц Цацрал софтнаар ажиллаж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр бид өнөөдөр олон улсад болж байгаа хөрөнгөний зах зээл, технологи, спортын салбартай холбоотой онцлог мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэсэн байна. Бидэнтэй хамт байгаарай. Иран улс энхийн хилэлцээрээс ухарч байгаа гэдэг албан ёсоор мэдэгдэж гал дахин нээгдэж эхэллээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар фронтод бас яг ямар хуу үйл явдал болж байгаа шиг байна. Хөрөнгөний зах зээл дээр дахиад дайнаас үүдэлтэй хөдөлгөөнүүд ажиглагдаад эхэллээ шүү дээ, тий. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр Ливаны зэвсэгт Хизболла бүлэглэл бол Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр Израиль Ливаны хооронд байгуулах ёстой байсан гал зогсоох хэлцээрийн нөхцлүүдийг бол эрс няцаасан юм байр суурийг илэрхийлсэн байгаа. За тэгээд Ираны дэмжлэгтэй Хизболла бүлэглэлийн удирдагч Наим Касем эрс хатуу байр суурь илэрхийлсэн мэдээлэлтэй уг хэлцээг Ливаны хувьд ямар ч үр дүнгүй харин ч эсрэгээрээ доромжилсан юм үйл явдал боллоо. За тэгээ Ливаны ард түмний дийлэг хэсэг бол одоо энэ хүү хэлцээрийг эрс няцааж байгаа яг энэ одоо байр суурийг бол дэмжиж байгаа гэсэн одоо дэмжиж байгааг бол илэрхийлсэн байгаа. За лав гарагт бол Америк нэгдсэн улсын төрийн департаментаас гаргасан хамтарсан мэдээлэлд гэрээ Хизболла бүлэглэл галыг бүрэн зогсоохоос хамаарна гэж 3 улс мэдэгдсэн байсан. За гэвч Пүрэв гарагт хэлэлцээрт оролцоогүй. Хизболла бүлэглэлийн удирдагч хариу мэдэгдэхдээ Хизболла гал зогсоож Израильтай залгаа өмнөд фронтоос дайчдаа татахыг шаардсан энэхүү гал зогсоох гэрээг чинь бууж өгсөнтэй яг ижилхэн учраас хэлцээрийн нөхцлүүдийг бол энэхүү няцаасан гэдэг бол хэлсэн байгаа. За хэлцээрийн ер нь одоо уг хэлцээрд ямар заалтууд байсан бэ гэдгийг бас товчхон дурдъя. Израилийн хилээс хойд зүгт 30 км-ийн зайд орших Литани гол хүртэлх бүс нутгаас Хизболлагийн бүх дайчдыг нүүлгэн шилжүүлэх. За дараагийнх нь уг бүсэд Америк нэгдсэн улсын оролцоотойгоор аюулгүй байдлын туршилтын бүсүүд байгуулж хяналтыг Ливаны албан ёсны зэвсэг төвчөнд дангаан шилжүүлэх. За гэхдээ хэлэлцээрт эдгээр туршилтын бүсүүд яг хаана байрлах бодис байдал дээр яг хэрхэн хэрэгжих тухай нарийн зураг бол одоогоор тусгагдаагүй байгаа. За хоёр улсын төлөөлөгчид энэ 6 дугаар сарын 22-нд дахин уулзаж дараагийн шатны хэлэлцээг бол хийхээр тавсан байгаа. За яг бодит байдал дээр мөргөлдөө хэрхэн үргэлжилж байгаа талаарх том мэдээллүүдийг хүргвэл Пүрэв гарагт бол Израилийн агаарын дайралт улмаас Ливаны өмнөд хэсэгт хамгийн багадаа 8 хүн амь өргөдөж 15 хүн шархсан юм мэдээлэл байна. За мөн эрүүл мэндийн яамны мэдээлснээр дай эхэлснээс хойш Ливанд хамгийн багадаа 3526 хүн амь өргөцсөн байна. За нэгдсэн улсын байгууллагын мэдээлснээр бол Ливанд 1.5 сая гаруй хүн гэр орноосоо дөрвөөд байгаа. За мөн Израилийн тал дайн эхэлснээс хойш одоо хилийн хоёр талд тэдний 26 цэрэг 4 энгийн иргэн амь өргөцсөн гэж мэдээлж байгаа. Нэгдсэн улсын байгууллагын энхийг сахиулагч бас амин алдсан харамсалтай явдал гарсан. За лав гарагийн орой бол Маржаюн хотын ойролцоо Сербийн харьяат нэгдсэн улсын байгууллагын энхийг сахиулагч хүнд шархтсан улмаар амин алдсан юм мэдээлэл байгаа. За Израиль улс үүнд бол Хизболлаг буруутгаж байгаа ч тус бүлэглэл одоогоор тайлбар хийгээг байгаа. За тэгээ Израилийн тал нэг цэрэг нь амь өргөснийг зарласан бол Хизболла бүлэглэл Израилийн цэргийн цуваг дрон болон пуужингаар зогсон гэдгийг бол мэдгдсэн. Яг фронтод бол ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр яг ямар хуу үйл явдал болж байгааг харъя. Тэгэхээр мэдээж яг энэ ойрхон орондоос ирж байгаа мэдээлэл хөрөнгөний зах зээлийг хөдөлгөж байгаа гол субъект болоод байгаа. Тэгэхээр хөрөнгөний зах зээл ер нь сүүлийн 1 сарын хугацаанд хэрхэн яаж хөдөлсөн бэ? Бас газрын тосны шүү болж. За тэгэхээр өнгөрсөн 1 сарын хугацаанд дэлхийн санхүүгийн зах зээл болон түүхийн эдийн биржүүд нэлээд хөдөлгөөнтэй бол ажиглагдаж байна. За тэгэхээр Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн тогтворгүй байдал болон технологийн компаниудын нэгдүгээр улирлын тайлангууд болон түрүүний хэлсэн ойрхон орондын геополитикийн нөхцөл байдал сүүлийн 30 хоногийн ерөнхийдөө зах зээлийн чиг хандлагыг бол голлож тодорхойлоод байна. За тэгэхээр S&P 500 болон Nasdaq индексийн хувьд сүүлийн 1 сарын хугацаанд 2-оос 3.5% өсөлтийг бол үзүүлсэн байна. За тэгэхээр технологийн салбаруудын томчууд болох Microsoft, Alphabet, Meta, Amazon зэрэг компаниудын 2026 оны эхний удирдлагын санхүүгийн тайлангаа хүлээлтээс давуулан биелүүлсэн байгаа. Тэгэхээр химэл оюун ухааны чиглэлийн хөрөнгө оруулалтаа өргөжлүүлэн нэмэгдүүлсэн ерөөдөө хөрөнгө оруулагчдын итгэлийг бол сэргээсэн гэж үзэж болж байна. За тэгэхээр Японы индексийн Nikkei 225 хувьд бол өнгөрсөн 1 сард 1.5%
одоо орчмын бууралтыг бол үзүүлсэн байна. Тэгэхээр нэлийн хэлбэлзэлтэй байсан гэсэн үг. Нэлийн өмнө нь болохоор өмнөх мэдээллүүдээр бол өссөн гэж хэлжсэн бол яг сарын өмнөхтэй харьцуулахад бол 1.5% бол буурсан байгаа даа. Тэгэхээр энэ нь болохоор иений ханш $10 эсрэг сүүлийн хэдэн жилийн хамгийн доод түвшинтэй хүрч суларсантай холбоотойгоор ерөөдөө Японы төв банкаас мөнгөний хатуу бодлогоор шилжих тохио өгсөн нь за хугацааны зах зээлд төр зуурын болохоор уналт авчирсан байна гэж үзэж байна. За тэгэхээр Европ сток 600 индексийн хувьд гэх юм бол сүүлийн 30 хоногт нэг орчим хувийн дараахан өсөлтийг бол үзүүлээд байна. За тэгэхээр Европын төв банк бол 6 дугаар сарын уулзалтаараа хүүгээ бууруулах хүлээлт бол нэлээд өндөр байсан. За Европын зах зээлийг сүүлийн 1 сарын турш тогтвортой урагшлахад бол дэмжлэг болсон байна хэмээн мэргэжилтнүүд бол дүгнээд байгаа. За тэгэхээр газрын тосны үнийн хувьд бол за өнгөрсөн 5 дугаар сарын ихээр за Brent төрлийн тосны үн торох тутамдаа $84-өөс $85 орчимд бол хэлбэлзэж байсан бол за сүүлийн 1 сарын хугацаанд үн огцон мунах тренд рүү ирэхэд шилжсэн ажиглагдаж байна. За Brent тосны хувьд сүүлийн 1 сард бараг 5-аас 6 ойр буурч торох тутамдаа дунджаар $78 болон үн нь бол доошсон байгаа. Тэгэхээр энэ бол сүүлийн 4 сарын хугацаанд хамгийн доод үн бол байна. За WTI ерөөдөө тос мөн адил уналт үзүүлж торох тутамдаа $73-аас $74 олж буурсан байгаа. За тэгэхээр эдгээр уналтын гол шалтгааны хувьд бол за ОПЕК бүлгийн шийдвэр бол байна. За саяхан болж өнгөрсөн ОПЕК-ийн уулзалтаар олборлолтын сайн дурын одоо өдөрт 2.2 сая торох байсан хязгаарлалтыг за 24 оны сүүлээс эхлэн ерөөдөө үе шаттайгаар бол цуцалж эхэлсэн. За зах зээлд нийлүүлэн ерөөдөө энэ хүү эргүүлэн нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулсан нь унах ерөөдөө гол шалтгаан болоод байна гэж мэргэжилтнүүд бол үзээд байгаа юм байна. За газрын төсний ханш нэг баррел нь ер нь $75-аас $80 руу бууж эхэлж исэн бол за Хизболлах бүлэгл бол Израилийн одоо гал зогсоох хилцээр хүчингүй болж за улмаар талууд нэг рүүгээ гал нээж эхэлсний дараачаар бол газрын төсний ханш буцаад баг зэргийн өсөлтийг бол үзүүлж явах шиг байна те. За нөгөө талаасаа ер нь ойролт орондод болж байгаа нөхцөл байдал ер нь хаашаагаа чиглэж байгаа вэ гэдэг нь улам тодорхойгүй болж эхэлж байна. За Америк нэгдсэн улсын хэд хэдэн төлөөллүүдээс бүрдсэн хилэлцээр явагдаж байсан боловч за энэ хилэлцээр бол одоо бүтлгүүтж байна. Тэгэхээр дараагийн шатанд бас энэ гал зогсоох хилэлцээрийг хэрхэн яаж үргэлжлүүлэх. За мөн одоо тэр анхнаасаа яригдж байсан Ираны цөмийн хөтөлбөрийг хэрхэн яаж үгүй болгох. Хэрвээ Америк нэгдсэн улс өөрсдийнхөө анхнаасаа зорьсон зорилгодоо хүрхүү эсвэл тэр зорилгоо биелүүлэхгүйгээр дайныг зогсоох уу ухрах уу гэдэг ийм хэд хэдэн томоохон асуултууд үлдэж байна л да. Тэгэхээр энэ асуудлуудыг бид дараагийн дугаарууд дээр илүү онцолж ярих болно. Харин хөтөлбөрийн дараагийн хэсэгт бид Dev Summit 2026 арга хэмжээний онцлог зочдын ярианы хэсгийг та бүхэнд үзүүлье. Dev Summit 2026 арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. За бид нар та бүхэндээ тайзан дээр илтгэлээ тавиад дууссан онцлог илтгэгч нарынхаа бас сонирхолтой яриануудыг өргөж байгаа. За яг одоо манай студид дээр Unitel-ийн DevOps инженер Төвшин төр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд Dev Summit дээр бас хүрэлцэн ирсэн сонирхолтой яриа өрнүүлсэн их баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр мэндийг хүргэе. За Unitel-ийн бас одоо 20 жилийн эдгээр өдрүүдэд тохиож байна. Тэгэхээр бас технологийн хувьд ялтчгүй одоо төвчээж явж байгаа. За монголчуудыг 20 жил ямар тааж уцаар бие биентэйгээ ярихаас ахуулаад технологийн бүхэл одоо төрлийн үйл ажиллагаанд оролцоход найдвартай арт толгойчсан бас Unitel-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээрээ. DevOps инженер гэхэлэр бас хүмүүс маань хараахан ойлголт багтай байж магадгүй. DevOps инженер ялангуяа Unitel буюу одоо бидний өдөр тутамдаа ашигладаг компани шүү дээ. Тэгэхээр та бүхэн яг тэр том бүтцийн яг аль хэсгээр нь илүү тулж ажилладаг гэсэн үг байна. Бидэд болохоор одоо хөгжүүлэгч нартайгаа нэлээд уялдаатай ажилладаг гэсэн үг. Одоо жишээлх юм бол бидэд өдөр тутамдаа ашиглаж байгаа Unitel аппликейшн байгаа тийм. Тэрний одоо хэвийн найдвартай үйл ажиллагаа артлынхын дэд бүтцийг ерөөхдөө өдөр тутамдаа хариуцаад явж байдаг гэсэн үг. Ер нь бол аль болох хөгжүүлэгчийг код нь хурдан эцэрлэгчд буюу одоо үзэж байгаа хүмүүстэй өргөх зорилготой л гэсэн үг. За сая таны Dev Summit-ийн тайзан дээрээс тавьсан илтгэлийн тухай та бас хурангуулад ирэх юм байна. Ямар одоо дэвшилтэд зүйлийн тухай та ярив. Би болохоор сая одоо энэ AI 90 үед одоо коднууд бол маш хурдан бэлэн болж байгаа. Энэний артлаас бидэд дэд бүтцтэй бас анхаарах хэрэгтэй гэж би үзэж байгаа болохоор одоо өөрсдийнхөө хөгжүүлсэн тийм системийг танилцуулсан байгаа. Тухайн систем нь болохоор хөгжүүлэгч бол зөвхөн operation багууд буюу одоо системийн эдэнтэй хүлээгээд авах шаардлагагүйгээр өөрсдөө self deployment буюу одоо production руу код оруулах боломжийн тийм олгож байгаа. Unitel-ийн хувьд за бид нар бол ингээд нааталтаа харах юм бол мэдээж Unitel application байна. За нөгөө талд нь зүгээр уцлын дугаар дээр Unitel одоо хүн рүү залгаж ингээд ярьж байна те.
Энэ л үйлчлэгийг ингээ харж за магадгүй бас датагаа авч байгаа тий. Тэгвэл ардны Intel-ийн технологийн баг гэдэг ер нь хэр нүсэр бүтэцтэй, хэр том одоо багаар ажилладаг тийм одоо зүйл байдгүй. Та ингээд хүчний цаадах одоо хуваалцж болох мэдээлэл бас хуваалцаач. За энэ тал дээр бол одоо манай мэдээлэл технологийн газар гэж бол байгаа. Энэ болохоор нэг 100 гаруй хүнтэй. Энэ нь болохоор зөвхөн Intel-ийн доторх одоо хөгжүүлэлтүүдийг харьцаж байдаг. Тэрнээс гадна манай бусад бас охин компаниуд байгаа. Тусдаа бас нэлээд олон хүмүүстэй тэр ажилладаг. Тэгэхээр нэлээд нүсрэл. Бидний хувьд бол хэрэглэгчдийн хувьд бол яг ингээд ашиглаж байгаа бүтээгдэхүүн үйлчлэг, ядангуяа технологийн бүтээгдэхүүн үйлчлэгийн цаадалт бол нөх хэр том бүтэц байдаг вэ гэдгийг бас мэдгүй тохиолдол их байдаг. Тэгэхээр бас Intel-ийн хувьд бол ялцчгүй сая бас дурсан нэг 20 жилийн хугацаанд энэ мэдээлэл технологийн салбар дээр хамгийн түвшийлэгч байгаа компаниуд нэг учраас нүсэр бүтэцтэй бас ажиллах нь бол гарцаагүй болов уу гэж бодож байна. Сүүлийн үед бас яригдж байгаа энэ хэмэл оюуны холбоотой сэдвүүд дээр за мэдээж хувь хүний төвшөнд хэмэл оюун ашиглах бол нэг асуудалтай. Хичээл сургуультай ч юм уу ажил төрөлтэй хэмэл оюун ашиглах нэг асуудал баг. Яг юм том корпорацийн хүрээнд за мэдээж корпорациолог хэлэнгүүд бизнесийн нууцаас ахуулаад мэдээллийн аюулгүй байлдаад маш олон одоо давхар шүүлтгүүд орж ирж байгаа. Тэгэхээр та бүхэн яг энэ Intel Group-ийн зүгээс хэмэл оюуныг за магадгүй хэмэл оюунтай төстэй энэ шинэ цагийн технологиудыг нэвтрүүлэхдээ одоо хэр зэрэг тэр аюулгүй байдлын стандартуудаа бодож байна те. Ер нь корпорацийн төвшөнд ингээ олон хүнтэй, олон мянган хүнтэй компани дээр яг таны сэний ярьж байгаа шиг цоошин ингээд одоо үүдгийн ажлын нэг урсгалыг нэмэхэд хэр зэрэг одоо саад бэрхшээл тулгарч байна уу гэхүү те. Эсвэл одоо Intel-ийн хувьд бол бас магадгүй соёл нь өөрөө бас нэлээд юм шин зүйл бас нээлттэй соёлтой корпорац авах гэж бодож байна л да. Тэгээ яг үнэн бидэд бол манай соёл болохоор ерөөсөө доороосоо дээшээ маягтай байдаг. Энэ юу гэсэн үг гэхээр одоо шинэ юм гаргалаа нөгөө тэдний одоо дэмждэг компаниас тэгээ тэрнээс ингээд энэ болохгүй тэхгүй гэдэг юм байхгүй. AI-ийн одоо юуны хувьд бол манайх бол доторх иллэмүүд бол on-premise гэдэг өөрсдийн дата центр дээр шаардлага тохиолдолд маш их тийм хамгаалтын өндөр хэвтэрхэлтэй байдаг. Тэгэж одоо явж байгаа гэсэн. Тэгэхээр бол хэрэглэгчдийн дата нэр санаа зовлтгоо. Та бүхний хувьд зүгээр юуник юм Intel-ийн мэдээлэл технологийн одоо хэлтсийн хувьд хэмэл оюуныг ер нь яг ийм том хэмжээний корпорац компаниуд яаж одоо үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ гэдэг ийм бодолтой байна. Та бүхнээс өөрсдийн чинь стратеги энэ дээр юу байгаа вэ? Энэ дээр бол яг товч мэдээлэлүүд бас юу манай захирлууд бол яг явж байгаа. Тэр нь гэхдээ бол манайх энэ дээр маш болгоомжтой хандж байгаа гэсэн. Одоо ингээл AI гэж бүх компаниуд ингээд шуураад бүх ингээл дата юм ингээд замраагүй бэлдээд өгөхгүй. Бол анхан шатны анханаас нь суур фундаментал маш сайн тавьж байгаа. Бусдад л гэж үзэж байгаа. Бас дээрээс нь зөвхөн одоо хэмэл оюуны бусад гадны компаниудын бүтээгдэхүүн үйлчлэгийг ашиглахаас илүүтэйгээр яг өөрсдөө дотооддоо бас хөгжүүлж байгаа, өөрсдөө тэрийг дурсж байгаа, мэдээж бас олон нийтийн бүх хүмүүсийн одоо хэрэглэн нэвтрүүлэхээс өмнө дотор жижиг багаараа бас нэлээд туршиж үзэж байгаа гэдгийг сонсоход бол бас таатай байна. Тэгэхээр бид нар одоо 20 жилийн ойгоод тэмдэглэж байгаа Intel-ээс бол мэдээж хэрэглэгчдийн зүгээс бол яг энэ технологийн тал дээр хамгийн түвшинж ажилласаа гэдэг хүлээлтүүд байгаа. Тэгэхээр танд болон одоо танай багийнханд одоо хийж байгаа ажилд нь үргэлжлүүлэн маш том амжилтыг хүсмээр байна. Тэгээд та яг одоо энэ тэмдэглэлийг зүгцэн сууж байгаа хүмүүстэй бас одоо эсвэл Intel-ийн хамт олонтой ч юм уу те 20 жилийн оюун баярын мэнд төрхөө эсвэл за технологийн салбар нэгтнүүдтэй ч юм мэдлэгээ бас төвшүүлэх нь нээлттэй шүү. За ингээд бүх Intel-чүүдтэй 20 жилийн оюун баярын мэнд төргий. Тэгээд бүгднийг нь бас ажлын амжилт хүсье. Окей. За танд ч гэсэн баярлалаа. Ингээд Dev Summit-ийн бас анхны тайзан гэж ашиг байлаа. Нэлээд сандралаа бас. Энэ удаагийн тайзан дээр ирж бас маш сонирхолтой яриа өрнүүлсэн баярлалаа. 21 км-ийг бас амжилттай дуусгасан баярлалаа. Тэгээд дараагийн Dev Summit-ийн үе талга бол танд болон танай хамт олон өргөж нээлттэй шүү. Тэгээд танд их баярлалаа гэж хэлье. Энэ удаагийн зочноор маань Novelsoft компанийн Solution Architect Цэнд Аюуш оролцож байна. За тэгээд хоёр дахь удаагийн Dev Summit-д оролцож байгаад их баярлалаа. За сэтгэл санаа ямар вэ? Сэтгэл санаа өндөр байна. За өмнө нь 2023 онд Dev Summit-д оролцож байсан. Тэр үед одоо software architect яжсэн бол өнөөдөр data architect яриад оролцож байгаад баяртай байна. Окей. Та ер нь solution architect гэхлээр хүмүүс бас архитектор гэж одоо мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ барилгын салбарын ажил юм шиг гэж бодож байна. Тэгэхээр ер нь яг энэ IT салбар дээр architect гэдэг хүн, solution architect гэдэг хүн яг ямар үүрэг ролтой байдаг тухай бас манай үзэгч нартай болцооч. За яг зөв. Ер нь бол яг тэр барилгын салбарын архитектаас яг үүсэж гарсан үг л дээ. Барилгын архитект бол тухайн барилгыг ямар хийц дизайнтай, ямар бүтцтэй гэдэг бүх асуудлуудыг одоо зургийг гаргадаг бол за solution architect гэдэг нь манай одоо IT-ийн салбарт маань тэр парам хангамж болон шийдлийн бүх одоо шийдлүүдийг нь технологийн шийдлүүдийг нь бүгдийг зурж гаргадаг гэсэн үг. Ер нь бол яг л адилхан салбар нараа өөр гэсэн үг. Та өнөөдрийн сэдэв бол
data lake house-тай холбоотой юм байна лээ тий. Тэгэхээр бид нар бол яг data төвүүд гэдэг нэршлээс холбоотойгоор ер нь бол датаны одоо үнцнийг монголчууд бүгдээрээ бас сайн ойлгодог болсон байгаа тий. За дээрэс нь дататай холбоотой ярингууд бид датаны аюулгүй байдлын тухай гэсэн ер нь бол маш сайн ойлголттой болсон. Тэгээ төрд ямар мэдээлэл нь, хувийн компанид ямар мэдээлэл нь, тэд тэрийг яаж ашиглаж чинь гэдэг дататай холбоотой бид нэг аюулгүй байдлаас нь нэлээд сайн ойлголттой байна. За таны ярьж байгаа сэдв бол ер нь тэр датагаа яаж зөв зохистой хадгалах хэрэгтэй юм бэ? Анханаас нэмэгцэслээ яаж байлгах хэрэгтэй юм бэ те? Одоо өнөөдөр бидний хийж байгаа юм болгон ардаа дата үйлдвэрлэж чинь те. Тэгэхээр тэрийг яаж боловсруулаад дараа нь өөрсдөө хэрэгтэй хиймэл оюуны мэдээлэл сургах юм уу, өөрсдийнхээ чиглэлээр ашиглах вэ гэдэг тухай та бас ярих шиг болоо. Та тэгэхээр өөрийнхөө яг ярьсан ихтгэлийн сэдвийг бас манай үзэгч нарт хураан болоод сонирхолооч. Яг зөв. За мэдээж дата гэхэл дата центр ярьдаг. Тэгэхээр эдгээр дата центрүүд дээр маш олон датанууд хадгалагдаж байгаа. За одоо ингээд технологи улам хөгжихээр дата улам их болоод байгаа гэсэн үг. Одоо хүмүүс маш их датанууд үйлдвэрлээд байгаа, гаргаад байгаа гэсэн. За тэр датанууд тийм үү үйлдвэрлэлээ гаргаад байгаа юм чинь нөгөө талдаа биднэрт бас тэр датаг яаж боловсруулах вэ гэдэг технологийн шийдлүүд хэрэгтэй гэсэн үг. За уламжлалт одоо data warehouse ч гэдэг юм уу, data lake ч гэдэг юм хадгалах суурьтай арай нэг дээр үеийн технологийн юм дээр явуулаад тэгэхэд яг боловсруулж болно. Тэгтэл тэр датаг богино хугацаанд ерөөсө боловсруулж чадахгүй. Боловсруулаач яг тэр нөгөө боловсруулсан үр дүн маань яг үн цэнтэй юу гэдэг маань бас жоох өрөөсгөл гэсэн үг. За бид нар мэдээж тэр их дата хэсэг нь бол тодорхой. Тэгээ бас үр дүнтэй ашиглах бид нар хэрэгтэй байгаа. Тэхийн тулд биднэрт бол одоо уламжлалт технологиос илүү одоо орчин үеийн одоо data lake house-ын технологиудыг нэвтрүүлэхийн зөв хэрэгтэй. За lake house ингээд нэвтрүүлэхийн хажуугаар бас одоо сүүлийн үед AI угаасаа гарч ирээд маш олон одоо тесрэлтгүүлэх юм бүүм болоод байна л та. Тэгэхээр энэ data одоо салбарт одоо тий ер нь яаж AI-ыг одоо lake house дээр agentic-ийг яаж ашиглах вэ гэдэг нь бас амар бас сонирхолтой кейс байгаа гэсэн үг. Хуучин бол одоо ингээд хүн тэр датаг хараад уншаад ойлгодог байсан бол одоо ерөөсөө тийм биш болсон. Одоо янз бүрийн AI агентууд тэр датаг өөрөө ойлгоод тэр датануудын зөв зохицол нь юу юм бэ? Эндээс ийм үр дүн гарч болох юм байна. Энэ датагаас өнгөрсөнд ер нь юу болоод ирээдүйд юу болоод байгаа юм бэ гэдгийг маш энгийнээр хүн тайлбарж өгөх боломжтой болсон гэсэн үг. Тэрүүгээр надад агуулт. Монголын нөхцөлөөр ер нь за дата төвүүдийн одоо технологи гэх үү те дэд бүтц хэр одоо хөгжилтэй байгаа гэж таны хувьд бас харж байна. За ер нь бол нэг глобалаас нэг хоцроод байх юм байхгүй. За төрд маш их дата байгаа. За та бүхэн мэдж байгаа хэрэгтэй нөгөө төрийн дата серверүүд байна, түрүүнд e-Mongolia байна. За нөгөө талдаа хувийн хвшлүүд байна тий. Яг манай банк санхүү болон одоо телко компаниуд маш их датад олцсон. За хуучин бол гигагаар толдог хийсэн бол одоо юу гига терабайт бол петабайт зарим нь одоо хүрчгсэн хэмжээний юм датадаа байгаа даа гэсэн. Тэгэхээр энийг тийм үү одоо яаж тэгээд маш хурдан магадгүй нэг цагийн дотор ч юм уу тий. Магадгүй одоо 20 минутын дотор боловсруулад үр дүнтэй мэдээлэл гаргачихгүй гэдэг маань одоо орчин үеийн технологийн одоо нууц нь тэнд байгаа гэсэн. Та data lake house гэдэг ойлголтыг маш энгийнээр ингээд тайлбарлах юм бол нэрийн сонсгоор бол ингээд нөгөө англиар нь уншиж чараас ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ та зүгээр энийг нуур юм байна шин тий. Өгдлийн нуур юм байна шин. Энийг энгийнээр одоо тайлбарлавал. За энгийнээр тайлбарлавал уламжлалт системүүд болохоор ерөнхийдөө нэг төрлийн датанууд хадгалдаг байсан бол одоо маш олон төрлийн датанууд хадгалдаг болсон. Гар утасных байж болж байна, зураг байж болж байна, аудио байж болж байна. Энэ бүх датануудыг нэг саунд хийгээд тэр саунд цугларсан датанууд зохицлуудыг олоод боловсруулад тэндээс үн цэнтэй мэдээлэл гарч ирэл ялгаатай гэсэн үг. Ойлголоо. Сүүлийн үед бид нар хэмэл оюунтай одоо анхан шатны мэдээж чат GPT Gemini-тай харьцаж байхад бол бид нарт ямар дата оруулна, ямар өгөгдөл өгнө, тэгээ ямар юм хүснэ яг түүний тэн дүүцхүүс одоо үр дүн гарч байгааг бид нар хараад ирсэн. Тэгэхээр ингээд өмнө нь зөвхөн ингээд байгууллагуудтай ямар дата оруулна, датагаа ингэж хадгалах хэрэгтэй, датагаа ингэж боловсруулах хэрэгтэй гэж ярьдаг бол одоос хөөх хүмүүс ч гэсэн те одоо энэ AI би одоо зураг үүсгэхийн тулд те өөрийнхөө ядаж л ингээд 3 4 өнцгөөс гарсан зургуудаа оруулах хэрэгтэй юм байна. Ямар зураг хүсэж байгаа гэдгийг бичих хэрэгтэй юм байна гэдэг ингээд ер нь дататай харьцах соёл бол бас нэмэгдэж байгаа болоо гэж бодож байгаа шүү те. Энэ дээр зүгээр таны хувийн үзэл бодол юу байна? Мэдээж хүмүүс одоо дата гэдэг ойлголт сүүлийн үед одоо ер нь хувь хүмүүс нэлээд сайн ойлголттой болчлоо. Хувь хүний нэг мэдээлэл буюу privacy гэдэг зүйлийг амар сайн хүлээж авдаг болчлоо гэсэн үг. Тэгэхээр мэдээж тэр хүний мэдээллүүдийг боловсруулж байгаа бол танигдахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ иргэн өнөөдөр цэн дэв шиг мэдээллийг датаг одоо хэрэг хадгалж байгаа бол тэр мэдээллийг танигдахгүй болгоод тий дахиж за мэдээж тэр датаг бол цааш нь үн цэнтэй мэдээлэл бол ашиглах нь зүйтэй. Гэхдээ тэр хувь хүний мэдээллийг нууцлах нь хамгийн зөв гэсэн үг. За энийг бол одоо иргэд одоо аж ахуйн нэгжүүд бүгд юм ойлгоцсон байгаа болохоор энэ датаны аюулгүй байдал гэдэг зүйл рүү ер нь бол хэдүүлээ чиглээд явнаа л гэсэн. Гэтэ бид нар бол бас зарим тохиолдолд одоо ChatGPT ч вэ Gemini-д өгж байгаа дата болол хэтэрхий хувийн мэдээлэлүүд өгж байгаа тохиолдлууд байна. За зарим ингээл байгууллагын ажилтнууд ч гэсэн ингээл ажлынхаа документыг оруулж байгаа иймэрхүү бас асуудлууд ер нь танд яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд ер нь хэр зэрэг анзаарч байгаа. Хуучин бол бид нар ингээд мессенжерээр ч юм уу ингээд нөгөө ажлын файлаа шийддэг байсан шиг одоо болвол ингээд
том мэдээлэлүүд рүү өөрсдийнхээ файлуудыг оруулж ирсэн. Энэ дээр зүгээр таны үзэл бодол ямар гэдэг вэ? За хит хувийн мэдшин чанартай ч юм уу тий одоо регистрийн дугаарч байд юм уу, хүчний мэдээлж байд юм уу, эсвэл овг нэр оруулах нь би бол энийг бол буруу гэж бодож байна. За хэрвээ та өнөөдөр GPT ч юм уу энэ дээр энийг ингэж ашигладаг бол GPT рүүгээр тохиргоогоо нэг ингэж хараарай. Тохиргоон дээр өөрийн хувийн мэдээллийг ашиглахгүй байх гэсэн тохиргоонууд ихэнх одоо системүүд дээр байдаг. Тэрийг заавал чеклэх нь амар чухал гэсэн үг. За аж ахуйн нэгжүүд хоорондоо нэг өдөр тутмын үйл ажиллагаа явахаар ингээл тий байгууллагаас одоо гадуурх системүүд ашиглаад байдаг. За энэ бас тухайн байгууллагаас риск авчирна гэсэн үг. Тэгэхээр тухайн байгууллагаас баталгаажчихсан аюулгүй байдлыг хангацчихсан чатны систем ч гэдэм үү, технологи ч гэдэм үү, GPS үл байгууллагаас гаргаж өгсөн GPT суурьтай одоо чат GPT ч гэдэм үү, тийм нэмэр зүйлийг ашиглах нь зүйтэй. Окей. Баярлалаа. Хэмэл оюуны бас энэ 90 үе дээр хамгийн сонирхолтой тэрний бас нэг суур асуудал болсон өгөгдлийн тухай, датаны тухай тэрийг яаж боловсруулах тухай таас бас сонирхолтой илтгэлийг дөнгөсөө тайснаа танилцуулсан. Тэндээс бас хөгжүүлэгч нар гэлтгүй бас зургатаа үзэж сууж байгаа хүмүүс олон сонирхолтой мэдээлэл авсан болов уу гэж найдаж байна. Тэгээд хоёр дахь удаагийн дэв саммитаа хүрэлцэн ээж орцсон баярлалаа. Тэгээд дараагийн жилүүдэд бас таны одоо буцаж хүрэлцэн ирж одоо мэдлэг төвчлөгөө хуваалцаад манай үе талд үргэж нээлттэй байх болно. Танд баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Дэв саммит 2026 арга хэмжээний хувьд маш олон сонирхолтой сэдвийн хүрээнд за ялангуяа хэмэл оюунтай холбоотой маш олон сэдвүүдээр яригдсан байгаа. За тэгэхээр өргөжлүүлээд хэдүүлээ макро эдийн засгийн сэдвүүрөө орцгоё. За NBA финалийн тоглолтын тасалбарын үнэтэй холбоотой нэг томоохон мэдээлэл гарсан маань. Тэгэхээр Ганагийн хувьд бол одоо Сагсан бөмбөгийн одоо нэлээд одоо шимтэн сонирхогч байгаа. Тэгэхээр ер нь финалийн тоглолтуудаас юу хүлээж ийн, аль багаа дэмжиж ийн эхлээд хоёлоо энэ талаар яриа. За манай Монголын одоо Сагсан бөмбөг сонирхогчдын маш сайн мэдж байгаачлаар энэ жил одоо маш олон фэнүүдийн хөсөн хүлээсэн финал болж байгаа буюу одоо NBA хамгийн том багуудын нэг болох Нью-Йорк Никс болон Сан Антонио Спurs 2 27 жилийн дараа финалд таарж байна. За энэ тоглолт бол ер нь бол одоо NBA-г дахин нэг шир уур амьсгал авчирч байгаа гэж хэлэхэд болно. Яагаад вэ гэхэд өмнө нь бол одоо LeBron James, Stephen Curry, Kobe Bryant гэх мэтчлэн томоохон одуудад ингэж суурилсан тим одоо Сагсан бөмбөг нилээдгүй давмгаалдаг байсан бол энэ удаад финалд гарч ирсэн хоёр багийнх нь хоёулынгийнх нь онцлог нь хоёр багийн гол цөм нь хоёулаа драфтаас буюу одоо шинэ гарч ирж байгаа тоглогчдоос бүрдсэн тим бүрэлдэхүүнтэй. За мөн одоо Сагсан бөмбөгийн одоо спорт аналистуудын тайлбарлаж байгаагаар бол Сагсан бөмбөгт дахиад нэг шинэ хувьсэл орж ирж байна. Илүү хурдан Сагсан бөмбөг. За Сан Антонио Спурсын Вембаньяма гэдэг одоо тоглогчийн хувьд болохоор маш өндөр тоглогч байгаа. Тэгэхээр энэ бас аль баг нь одоо хожих нь бас Сагсан бөмбөгийн дараачийн ирээдүйг тодорхойлох тийм чухал финалийн тоглолт болж байгаа гэдэг ийм дүгнэлтүүдийг бол хийж байгаа. Тэгээ өчигдрөөс бол финал албан ёсоор эхэлсэн. Нью-Йорк Никс эхний тоглолтод хожиж талбайд эсрэг багийнхаа талбай дээр эхний хожлыг авснаар бол одоо давмгай байдалтайгаар энэ байр суурь илэрхийлж байна. Тэгэхээр эхэлж байна. Тэгэхээр Нью-Йоркт болох 3 дахь тоглолтын тасалбар бүр үнэн нэлээдгүй тэнгэр татчих шүү тийм. Тэгэхээр 6 дугаар сарын 8-нд болох цувралын 3 дахь тоглолтыг үзэх хамгийн одоо хямд тасалбарын үнэ одоогийн байдлаар $4,000 бол давсан байна. Тэгэхээр энэ бол цаашид юм өсөх магадлалтай одоо үнийн дүн болж байгаа. Тэгэхээр үнийн одоо гол тав баримтуудыг дурдвал за давааргийн жишээн байдлаар хамгийн хямд суудлын үнэ уг нь $3,789-оос $4,115-ын хооронд хэлбэлцэж байгаа. За харин одоо 6 дугаар тоглолтын хувьд одоо хэрэг энэ цуврал үргэлжилж за Нью-Йоркод 6 дахь тоглолт хийгдэхээр бол хамгийн хямд тасалбар нь $5,322 хүртэлх одоо хүрэх ийм төлөвтэй байгаа. Буюу энэ нь одоо NBA-ийн төвхөнд хамгийн үнэтэй шгшээ тоглолтын тасалбар болох одоо ийм төлөвтэй байна. За харин Сан Антонио Spurs багийн талбайд болох эхний тоглолтуудын харьцангуй доогуур байгаа. За тэгээд Spurs баг одоо өрнөд бүсний финалд Оклахома Сити багийг хожсны дараа тасалбарын үнэ нь 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодорхойлбол 1-р тоглолтын хамгийн хямд тасалбар $876. За 2-р тоглолтын бол $1,200 орчим ийм байна. За цуврал 7 дахь тоглолтод хүрэх юм бол за Сан Антониод болох тоглолтын доод үн $3,863 байх ийм төлөвтэй байна. За энэхүү үн өсгөд нөлөөлж байгаа өвчин зүйлсийг бас тайлбарлая. За мэдээж нэгдүгээрт бол урт хугацааны хүлээлт. За Нью-Йорк Никс багийн хувьд бол 1999 оноос хойш анх удаа шгшээ тоглолтод шалгарч үлдсэн учраас хөгжөөнд дэмжигчид фэнүүдийн хувьд бол
одоо энэ тоглолтыг үзэх одоо хүлээлт бол асар өндөр байгаа. За мөн Tickets Data-гийн мэдээлж байгаагаар бол Nexpa-гийн удирдлагууд улирлын тасалбар эзэмшигчдийг мэргэжлийн одоо дамлагчид бус жинхэнэ үнэн ч одоо хөгжөөнд дэмжигчид байлгахад анхаарсан 2 дахь зах зээл дээрх бас тасалбарын нийлүүлэлтийг хязгаарлаж үнийг одоо улам хөөсрөхөд хүргэсэн байна. За мэдээж дараагийн шалтгаан бол лигийн шин залууд сая одоо ганагийн дурсамжлан одоо Виктор Вимбаньямагийн хувьд одоо тэргүүтээ Сан Антонио Спurs багт хийх энэхүү тулаан нь бол сагсан мөнгөний сонирхчдын анхаарлыг бас нэлээдгүй татж байгаа. За тэгээд ер нь зарим нэг одоо спортын томоохон арга хэмжээтэй одоо үний харьцуулалт хийхэд бол за Супер Боултой жишээлбэл харьцуулж үзье. За хэрвээ Madison Square Garden дахь тасалбарын үн энэ хэвээр хадгалагдвал за сүүлийн 2 жилийн за Америкийн хөл бөмбөгийн аваргын төлөв Супер Боул тоглолтын тасалбараас үнэтэй болно гэсэн үг. За тэгээд Супер Боулын хувьд гэвэл одоо хамгийн хямц тасалбар нь 2025 онд $3,251 байсан. За харин энэ жил буюу 2026 оны хувьд бол $2,000 байсан бөгөөд ер нь бол цар тахлаас хойших дундаж одоо доол үнэ $3,914 байсан байгаа. За дахиад өөр спортуудын харьцуулъя гэвэл одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болон Стенлийн цомын шигшээ тоглолтоос гадна энэ оныг дуустал хамгийн өндөр үнэтэй байгаа спортын арга хэмжээ бол UFC 329 тэмцээн байгаа. Тэгэхээр Conor McGregor, за Max Holloway нарын эргэн ирэлтийн одоо тулаан хамгийн хямц тасалбар нь $4,432 $1,432 байхаар бол хүлээлттэй байна. Тэгэхээр спорт сонирхогчдын хувьд бол одоо төрөл бүрийн спорттой бол одоо энэ шигшээ тоглолтууд болон ер нь цаашид хийгдэх тоглолтуудыг бол нэлээдгүй хүлээж авах шиг байна. Яг харахгүй зуны үйлрэлт өгөөж одоо томоохон лигүүдийн финалийн тоглолтууд хар араасаа болж байна. За өнгөрсөн 7 хоногт ихэд аврагуудын лигийн финалийн тоглолтоос болж өндөрлсөн байгаа. За энэ зам бас дэлхийн нийтийн гол анхаарлаа хандуулах сэдв бол яг харахгүй хөлбөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн байгаа. Тэгэхээр хөлбөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг тойрсон бас эдийн засгийн ямар том мэдээлэлүүд байх шүү. За бас та хоёроос эхлээд энэхүү мэдээлэл рүү орохоос өмнө бас нэг юм сонирхолтой жоохон хил ам дагуулсан асуудлууд бас яг энэхүү дэлхийн хөл бөмбөг аврах шалгаруулалт тэмцээний эргэн тойронд бол болоод байна л да. Тэгэхээр та хоёр маань яг энэ тэмцээнтэй холбоотойгоор цацагдсан дуунуудыг бас сонсч юмж үү тэр талаар харах гэсэн. Би бол Blackpink-ийн фэн учраас Lisa хамт гаргасан нэлээ 3 хүн хамтж гаргасан дуу байсан. Тийм тэрийг бол нэг сонсоод бол амжсан байна одоогоор. Тэнгүүт энэ жилийн холонгууд яг дууны хувьд нэлээд хил ам дагуулад байна. Маш олон хүмүүс ингээл энэ дуун болохгүй юм, тэр нь болохгүй юм гэдэг ч юм уу. Тэнгүүт сая яг бас 3 өдрийн өмнө нэлээд сонирхолтойгоор одоо 6 сарын 1-ний өдөр одоо YouTube дээр стрим хийдэг iShow Speed гэдэг одоо инфлюенсер томхон инфлюенсер бол байна. За тэрээр бол өөрөө зүгээр сонирхлоороо энэхүү дууг цацсан боловч за өмнө нь цацагдсан дуунуудаас хамаагүй их хэмжээний одоо үзэлт хандлтыг авснаасаа үүдэж ерөөхдөө FIFA-гийн зохион байгуулагч нар яг энэхүү дууг за одоо FIFA-гийн одоо альбомд одоо энэ жилийн онцлог дуу олгож бас гаргаад байна. Тэгэхээр энэ бас нэлээд сонирхолтой мэдээлэл гэж би бол үзэж байна. За одоо яг түрүүний хэлсэнчлэн томоохон дэлхийн эдийн засгуудын яаж нөлөөлж байна гэдэг талаас нь тайлбарлах юм бол за Хойд Америкийн ерөөдөө энэхүү тэмцээн нь бол 3 улсыг бол дамж түүхэндээ анх удаа 48 баг өрсөлдөж байгаараа бас нэлээд онцлогтой байгаа даа. За тэгэхээр 2026 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн бол за 6 дугаар сарын 11-ээс 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд за Америкийн нэгдсэн улс, Канада, Мексикт бол зохион байгуулалт оролт төлөвлөгдсөн байна. За олон улсын судалгааны байгууллагуудын за тооцоололоор энэ удаагийн тэмцээн зохион байгуулагч орнуудад гүй дэлхийн брэндүүд медиа томоохон тоглогчдын хувьд түүхэнд хамгийн өгөөжтэй санхүүгийн үзүүлэлтийг бол авчирч гин гэж дүгнээд байгаа юм байна. За тэгэхээр олон улсын эдийн засгийн судалгааны байгууллага болох за Oxford Economics-ийн нэгдсэн дүгнэлтээр ирэхэд эдийн засгийн нийт эргэлтийн хувьд за тэмцээний зохион байгуулагч 16 хотын эдийн засгт шууд болон шууд бусаар 5-аас 6 тэрбум $, цэвэр эдийн засгийн идэвхжлийг бол бий болгоно гэж таамаглаад байгаа юм. За хүлээн авагч хотуудын одоо хэмжээнд тээвэр логистик за зочлох үйлчилгээний салбарт 40,000 гаруй төр болон байнгын ажлын байр бол одоогоор шинээр бий болоод байгаа юм байна. За тоглолт зохион байгуулж буй хот бүр дунджаар 90-ээс $480 сая цэвэр ашиг олох таамаглал бас мөн энэхүү байгууллага бол гаргаад байгаа юм байна. За тэгэхээр нийт орлогын зорилтын хувьд бол 2026 оны дэлхийн аврах шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнээр $11 тэрбум орлогыг олно гэж одоо таамаглаад төлөвлөд байгаа бөгөөд за үүнээс $3.1 тэрбум зөвхөн тасалбар борлуулалт болон за VIP багцуудаас олохоор төлөвлөсөн байгаа даа. За тэгэхээр оролцогч орнуудын тоо нэмэгдэж тоглолтын тоо өмнө нь бол 64 байсан бол одоо энэ жилийн хол 104 болж өссөнөөр за дэлхийд даяарх телевизүүдийн шууд дамжуулалтын эрхийн борлуулалт $4.5 тэрбум бол хүрсэн байгаа юм.
За мөн одоо ерөөхдөө уламжлалт түншүүдээс гадна технологи, за хиймэл оюуны болон за финтек компаниудын хөрөнгө оруулалтаар одоо ивент тэтгэлийн орлого 2.5 тэрбум ам долларыг бол одоогийн байдлаар бол даваад байна. За тэгэхээр бас цааш бол өсөх хандлагатай байна гэж ажиглагдаж байна. Тэгэхээр 2022 оны дэлхийн аварга шилжүүлэх хөл бөмбөгийн тэмцээн бол Катарт болж исэн. За тухайд 3.4 сая үзэгч байсан бол энэ жил 104 тоглолт одоо ерөөхдөө цэнгэлдэх хүрээлэнд шууд үзэх үзэгчдийн тоо 6.5-аас 7 саяд хүрнэ гэсэн зохион байгуулагчдаас бол ийм тодорхой мэдээлэл бол бас гаргасан байгаа байна. За мөн нисхийн салбарын хувьд бол Хойд Америкийг чиглэсэн за одоо олон улсын нислэгийн захиалга өмнөх одоо оны мөн үеэс энэхүү тоглолтын үед 15-аас 20% ерөөхдөө өссөн бөгөөд за дотоодын нислэгийн тийзийн дундаж үн эргэлтээс болж шалтгаалan нэлээд үнэ нь бол хэлбэлж өсөж байгаа юм байна. За тэгэхээр эдийн засагчдын онцлж буугаар энэ одоогийн дэлхийн аварга шилжүүлэх тэмцээн бол хамгийн том давуу тал нь Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик улсуудын цоо шинээр стадион барихад бол хөрөнгө ерөөсөө гаргаагүй шинээр тийм одоо зээл авч хөрөнгө үрээгүй явдал байгаа тань. За тэгэхээр яагаад вэ гэхээр NFL буюу одоо Америкийн хөл бөмбөгийн бэлэн байгаа одоо энэ орчин үеийн цэнгэлтгүүдийг ашигласнаар за өмнө 2022 онд болж исэн Катар шиг 200 гаруй тэрбум долларын асар өндөр зардлыг болоос огт гаргаагүй байгаа даа. Тэгэхээр доктортой хөгжлийн бодлогод нийцсэн энэхүү загвар нь за одоо мега спорт арга хэмжээг хит их үр зээл тавихгүйгээр хэрхэн өндөр өвчтөгөөр зохион байгуулж болох вэ гэдгийг өөрөөдөө тод жишээ олж байна гэж бас мэрэгчлүүд дүгнээд байна. Маш сонирхолтой том мэдээлэлүүд байна. Тэгэхээр үргэлжлүүлээд манай энэ шууд нэвтрүүлэг үргэлжлэж байх хугацаанд Азийн зах зээл нэлээдгүй уналттай нэгдэж байна. За Nikkei индекс бол 2.1%-аар унж за одоогийн байдлаар бол 65992 нэгжээр арилжаалагдж байгаа бол Hang Seng болон Шанхай индексүүд мөн адил одоо 0.2-0.3%-аар бол унаж нэгдэж байна. За энэхүү уналт нь бол өчигдөр за томоохон чип үйлдвэрлэгч компаниудын нэг хвцааны анш хүчтэй унаж хаагдсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. За Micron, Marvell, Broadcom компаниудын санхүүгийн тайлан бас нэлээдгүй муу танилцуулагдсны улмаас за өчигдөр бол дунджаар бол нэг 7 орчим хувиар бол унж хаагдсан байгаа. За Micron компанийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт бас зах зээлийн үнэлгээ нь анх удаа $1.80 үнэлгээг давж байсан. Харин Marvell компанийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт Nvidia компаниг гүйцэтгэх зэрэг Jensen Huang дараагийн $1.80 үнэлгээнд хүрэх магадлалтай компани гэж нэрлэгдсэний дараачаар за нэг хвцааныхын анш бол 20-30%-аар огцон өсөд байсан. Зарим Broadcom компанийн хувьд бол шинжээчдийн таамаглалд хүрээгүй санхүүгийн тайлан бол танилцуулсан байгаа. Энэ талаарх мэдээллийг бид дараагийн хэсэгт бол дэлгэрэнгүй өргөх болно. Үргэлжлүүлээд биткойны талаар ярилцгаая. Тэгэхээр яг одоогийн байдлаар биткойны ханш $64,000-аас доош сэтэлж бол арилжаалагдаж байна. Буюу $63,000 орчим дээр бол арилжаалагдаж байна. За хөрөнгө оруулагчид болон шинжээчид нэг зүйлийг айгүйх асууж байна. Яг биткойнд яг юу тохиолдоод байна? Крипто салбарт яг юу тохиолдоод байна? Уг нь бол ингээл all time high-да хүрээл айгүй амжилттай явж исэн тий. Тий, одоо бүх цаг үеийн дээд ханшаас ер нь бол 50 орчим хувиар доор байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол биткойны яг ингээд хувьд бол тохиолддог зүйл яг циклээр бодвол. Гэхдээ хөрөнгө оруулагчид бол арилжаачид юу хүлээж өгсөн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гарч ирснээр крипто салбарт томоохон өөрчлөлт орж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтууд ийшээ нэмэгдэнэ гэдэг юм хүлээлттэй байсан. За бид нар өмнөх дугаарууд дээр онцолж байсан Clarity Act бас яг одоогийн байдлаар яаж хэрэгжих хэсэг нь тодорхойгүй байгаад байна гэдгийг бол арилжаачид бол хэлж байгаа юм. За нөгөө талаас зарим нэг хөрөнгө оруулагчдын дүгнж байгаагаар крипто болон биткойн өмнөх шигээ тийм гой бүтээгдэхүүн байхаа болчих. Тэрний одоо нөгөө стори түүхэн одоо хэрэглэгчдийг татгаа болчихжээ. Буюу одоо бол хүмүүс илүү химэл оюунлоо анхаарлаа хандуулж байна. За мөн химэл оюуны дид бүтцийн ирэн үед бид нар амьдарч байгаа. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг химэл оюуны загварыг хөгжүүлж байгаа компаниуд ихээс илүүтэй дид бүтцийн ирэн эхэлчихээр нөгөө дид бүтцийн компаниуд илүү сонирхолтой болж байна. Буюу одоо энэ чип үйлдвэрлэж байгаа компаниудаас гадна Nokia, Cisco гэх мэтчлэн компаниуд илүү их сонирхож эхэлж байна. За нөгөө тэгвэр 2-7 хоногийн өмнө Америкийн нэгдсэн улсын засгийн газар $2 тэрбум санхүүжилтийг квант компьютер хөгжүүлэгч компаниудад бол өгөхөө зарласан шүү дээ тий. Тэгэхээр дараагийн сонирхолтой зүйл нь квант компьютерийн хувьцаанууд болж таарч байна гэдэг бас зарим нэг зүйлсүүд илж байна л да. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг өнгөрсөн 7 хоногт Microsoft компани өөрсдийнхөө чипийг бас дахин шинжилж танилцууллаа. За үүнтэй холбоотойгоор квант компьютер хэрэглээнд нэвтрэхэд бид нар 3 жилийн хугацаа байгаа юм байна. Ялангуяа одоо энэ квант компьютерийн чипнүүдийг бид нар 3 жилийн дараачаар зах зээлд зарж эхэлнэ гэдэг ийм мэдээллийг хийлээ л дээ. Тэгэхээр эндээс юу харагдаж байгаа вэ гэхээр хэрвээ квант компьютер хэрэглээнд нэвтэрчвэл криптогийн хамгийн одоо суур технологи болох блокчейний аюулгүй байдалд нэлээдгүй эрсдэл дагуулна гэдэг бол технологийн салбарынхаа өөрсдөө нэлээдгүй маргаантай асуудлууд нэг байдаг. Тэгэхээр энэ дээр суур технологийн хувьд ийм асуудал байна. За хууль эрх зүйн орчны хувьд яг тэр Clarity Act-ийн тодорхойгүй болсон байна. За хөрөнгө оруулагчдын хувьд бол зөвхөн биткойн гэхээс илүүтэйгээр өөр нэг сонирхолтой бүтээгдэхүүнүүд араараасаа гарч ирж байгаа нь энэ биткойноос
одоо биткойн бол дараагийн сонголтуудын нэг болоод байна гэдэг ийм тайлбаруудыг хийж байна. Яг одоогийн байдлаар бол нэг 63 мянган орчим доллар дээр бол арилжаалагдаж байна. Тэгэхээр үргэлжлүүлэлтээс хамгийн сүүлд гарсан зарим нэг мэдээллүүдийг та бүхэнд хүргэе үзэгчтэй. Тэгэхээр химэл оюунтай холбоотой мэдээллүүд байна. За мөн Broadcom-тай холбоотой, Google-ийн компанитай холбоотой мэдээллүүд байна. Тэгэхээр үргэлжлүүлэлтээс Broadcom-ын талаар шууд ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Нэг чөвцөөнийх нь нэлээдгүй унаад хаагдсан байх шүү дээ, тий. Сая бас макро эдийн засгаар хальт дуртад өнгөрлөө. Тэгэхээр химэл оюуны яг чип үйлдвэрлэлийн салбарын гол тоглогчтой нэг гэгдэх Broadcom компани 2 дугаар улирлын орлогын талигаа танилцуулсан байгаа. За улмаар бол Wall Street-ийн хүлээлт хүрээгүй бөгөөд за урт хугацааны борлуулалтын төсөөлөө өсвөлгүй хэвээр үлдээсэн юм байгаа. За тэгээ үүний улмаас бол компани хувьцааны ханш зах зээл хаагдсны дараах арилжаагаар 13 гаруй хувиар огцон унсан ийм үзүүлэлт гарсан байна. За үндсэн бас тайлант дурдсан үндсэн тоо баримтуудыг бас танилцуулъя. За 2 дугаар улирлын орлого бол 22.1 тэрбум доллар. За энэ бол шинжээчдийн хамгаалж байсан 22.2 тэрбум доллароос бол бага зэрэг доошо ийм үн гарсан байгаа. За орлого нь өмнөх оны мөн үеэс 48% өссөн хэдий ч за хүлээлтэд хүрээг нь 2024 оны 12 дугаар сараас хойш анх удаа зорилттой түвшиндээ хүрч чадаагүй юм тохиолдол болсон байна. За нэг хувьцаанд ногдох ашиг гэвэл 244 доллар байгаа. Тэгээ хүлээгдэж байсан нь 2.4 доллар байсан. За үүнээс бол бага зэрэг бол давсан үзүүлэлт гарсан байна. За цэвэр ашигын хувьд гэвэл 9.3 тэрбум доллар болсон байгаа. Өмнөх оны мөн үеийн 496 тэрбум доллароос бол бараг 2 дахин үзүүлэлт байгаа. За AI чипний 2 дугаар улирлын орлогын хувьд гэвэл өмнөх оны мөн үеэс 143% өсөж за 10.8 тэрбум долларт бол хүрсэн байна. За ирэх улирлын буюу 3 дугаар улирлын төсөөллийн хувьд гэвэл нийт орлого 29.4 тэрбум доллар болно гэж таамагласан нь бол шинжээчдийн хүлээлтээс буюу 28.5 тэрбум долларын энэ хүлээлтээс бол өндөр байгаа. За харин 3 дугаар улирлын AI чипний орлогыг 16 тэрбум доллар гэж таамагласан. Шинжээчдийн таамаг болох 16.36 тэрбум доллароос бага зэрэг доогоор байгаа ийм үзүүлэлтүүд гарсан байна. За 13%-аар хувьцаа унсан гол шалтгаанууд юу байв гэвэл за мэдээж нэгдүгээрт бол хөрөнгө оруулагчид тус компанийг өмнөх улирлуудын адил ирээдүйн борлуулалтын төсөөллөг ахиулна гэж найдаж ирсэн. За гэвч гүйцэтгэх захирал Hogtan за 2027 он гэхэд химэл оюун ухааны чипний борлуулалтаас 100 тэрбум гаруй доллар олно гэж хуучин таамаг хэвээр үлдээж өөрчлөлт оруулааг нь бас нөлөөсөн гэж үзэж байна. За нөгөө дөөр бас зах зээлийн хит өндөр хүлээлт бас үүссэнтэй холбоотой хөрөнгө оруулалтын Direction компани ахлах дэд ерөнхийлөгч Ryan Lee-ийн хэлснээр бол өнөөдрийн орлогын үр дүн болон хувьцааны уналт нь чипний зах зээлийн энэхүү савлгааг үргэлжлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчид компаниудаас зөвхөн төгс үр дүн шаардж байгааг харууллаа гэрчлэлээ гэсэн ийм дотоо үг хэлсэн байгаа. За дараагийнх нь бол нийлүүлэлтийн сүлжээний ачаал буюу AI чипний эрэлт өндөр байгаа учраас нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл үүсэж байгаа хэсгүүд бол хөрөнгө оруулагчид санаа зовж байгаа юм байна. За тэгээ гэвч компани удирдлагууд бол 2026-2027 оны нийлүүлэлтийг бүрэн хангаж чадна гэдэгтээ бол маш ихтэй байгаагаа илэрхийлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол AI-ийн салбарт хамгийн гол суурь хэрэгцээ бол мэдээ чип байгаа. За тэгээ дата төвөд гээд ингээд дэд бүтцийн асуудлууд ер нь бол илүү хардкор юмнууд техник хангамжууд бол хамгийн чухал суурь болж байгаа. Тэгэхээр яг энэ цаг үед бас хөрөнгө оруулагчид хувьцааны үнд бол мэдээж өндөр ач холбогдол өгж байгаа бах. Энэ хэмжээний чипийг үйлдвэрлэж чадах уу, хэрэгцээг хангаж чадах уу гэх мэтчлэн ингээд эргэлзээ бол төрж байгаа нь компани хувьцаа унахад бол голлох шалтгаан болсон байна. Нөгөө талаас энэ химэл оюун гэх технологи хөрөнгө оруулагчид болон технологийн салбарынхны толгойн өвчин болохоос гадна зохицуулагч байгууллагуудын хамгийн том толгойн өвчин болж байна. Энэ яг хувьсгалын шинж чанартай энэ технологиг яаж зохицуулах вэ? Тэгээ Америкийн нэгдсэн улс энэ 7 хоногт бас нэгэн чухал захирамжийг гаргалаа. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ захирамжинд бол гарын үсэг зурсан байна. Энэ нь юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын томоохон технологийн компаниуд шинэ химэл оюуныг гаргахдаа за зохицуулагч байгууллагууд тэр химэл оюуныг олон нийтэд танилцуулахаас өмнө 30 хоногийн туршиж үзнэ гэдэг ийм захирамж гаргалаа. Тэгэхээр энэ захирамж хэд хэдэн асуудлуудыг дагуулж байна. Яг энэ технологийн хүчтэй хурдтай энэ өрсөлдөөн дээр Америк нэгдсэн улсын технологийн компаниудыг хойшин татах вэ? За нөгөөтэйгүр яагаад ийм шийдвэрийг гаргах болов? Ялангуяа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа технологийн болон инновацийн бүтээгдэхүүнийг илүү нээлттэй байдлаар юм хөгжүүлэх зүйлсүүдийг ярьдаг ийм засаг захиргаа мөртлөө яагаад ийм зүйлийг гаргав гэдэг нэг хэд хэдэн асуултууд байна. Тэгэхээр энэ бол нэг Anthropic компани хэдхэн сарын өмнө танилцуулсан нэг химэл оюунтай холбоотой л гэж бол шинжээчд бол дүгнэж байна. Mythos гэдэг нэртэй нэг химэл оюуныг бол танилцуулсан. Тэгэхээр энэ химэл оюуны загвар за
интернет болон бусад системүүдийн одоо алдаа дутагдлыг хэдхэн секундын дотор илрүүлэх боломжтой. За 20-30 жилийн туршид хэн ч илрүүлээгүй байсан одоо баг гэж нэрлэдэг технологийн салбарын энэ алдаануудыг бол маш амархнаар илрүүлдэг. Тэгэхээр энэ олон нийтэд ил болгочвол юу болох вэ гэвэл бүх системийг аюулгүй байдал асуудалд орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эхлээд аюултай байгаа эсхийг нь шалгах. Тэнгууд л эхлээд яг ингээ хэдхэн өдрийн дотор тэрийг ингээ нээлттэй байлгаж үзсэн чи яг ийм асуудлууд гарсны дараа одоогийн байдлаар бол хаалттай болгоцсон. Тэгээд гэрээ болон лицензтэй байдлаар бол компаниудад ашиглуулж байгаа. Одоогийн байдлаар бол ингээ 15 улсын 150 орчим компанид бол өөрсдийнхөө энэ хиймэл оюуны загварыг ажиллуулж байгаа юм. Тэгэхээр хиймэл оюуны технологи ийм хүчирхэг болж байгаа үед энийг шууд технологийн хідэн компаниудын эрх мэдэлд бол өгчих нь даатгаад үлдээчих нь бол ер нь бол улам бүр эрсдэлтэй болж байгаа гэдгийг бол сануулж байна. За нөгөө талаараа энэ санхүүгийн одоо томоохон системийг хүртэл унгаах юм эрсдэл байгаад байгаа гэдгийг бол сануулж байгаа учраас ийм зохицуултыг авж байгаа гэдгийг бол зарим шинжээчид бол дүгнэж байна. За үргэлжлүүлээд Google компани Waymo-гийн хөсөө хүлээжсэн 2 дахь автомат чалгуулагтай автомашин зах зээл дээр аль бие усаар нэвтэрч танилцуулагдаж байгаа шиг байна. Тэгэхээр энэ автомашиных нь онцлог бас юу вэ? Тэгэхээр яг Google-ийн толгой компани болох Alphabet өөрөөсөө бодлоготой автомашины салбарт түүхэн шинжилдэг бол хийж байна. За тэгэхээр зөвхөн робот таксины үйлчилгээнд зориулан бүтээгээд байгаа юм. За тэгэхээр энэхүү машиных нь нэр болохоор Waymo Oh-Hi хэмээх 6 дугаар үеийн цахилгаан автомашин байгаад байгаа. За тэгэхээр уламжлалт автомашины хэв маягийг бүрэн эвдсэн энэхүү машин ерөөдөө жолооны хүрд болон хаад за торомсны дөрөв гэх зүйл бол ерөөсөө өөрт нь байхгүй. За тэгээд дотоод заслын хувьд гэх юм бол зорчигчид нүүр нүрээрээ харж суух тийм ярилцах боломжтой. Одоо яг зохион байгуулагч одоо үйлдвэрлэгчдийн хувьд бол яг л дугуйтай зочны өрөө хэмээн хэлээд байна. Тэгэхээр уудан болон хавтгай шалтай хэлбэрээр зохион бүтээгдснээрээс нэлээд онцлог байгаад байна. За мөн лифчиг хоёр тишээ гүйж нэгддэг автомат хаалга за тусгай бариул болон за одоо барайл өсгийн дуу системүүдийг ерөөдөө суйрлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас зориулсан хүртээмжтэй байдлыг бас дээд зэрэгээр бол хангаж байгаа юм. Тэгэхээр инженерүүд бол хиймэл оюуны технологийн өсөлтийг ашиглаад машинд суйрлуулах камер болон за мэдрэгчүүдийн тог өмнөх загвараас 42% бол цөөрүүлж чадсан байгаа юм. За тэгэхээр үүний үр дүнд бол технологийн техник хангамжийн өртөг 50 гаруй хувиар ерөөдөө буурсан ба за робот таксиг ерөөдөө дэлхийд даяар олноор нь ерөөдөө үйлдвэрлэх бизнесийн ашигтай нөхцөлийг бол бүрдүүлсэн гэж үзэж байна. За тэгэхээр түнчлэн шинжлэгдсэн 6 дугаар үеийн энэхүү систем нь цас, мөс, манан зэрэг ерөөдөө өвлийн цаг агаарыг хүнд нөхцөлч замын цаадыг 360 градусд бүрэн мэдрээд за одоо аюулгүй зорчих өндөр чадвартай болсноор бас онцлог байна. Тэгэхээр одоогоор Сан Франциско, Лос Анжелес болон Феникс хотуудад туршилтын үйлчилгээнд амжилттай эхлээд байгаа бөгөөд за жолоочийн хөдөлгөөний зардлыг халж 24 цагийн турш тасралтгүй ажиллах энэхүү технологи нь ирээдүйн ерөөдөө хотын тээврийн салбар томоохон хувьсгал авчирна гэж бол шинжээчид түгээд байгаа юм. Тэгэхээр киноноос хардаг байсан ийм одоо технологийн шийдлүүд аль хэдийн бидний амьдралд нэвтрээд эхэлсэн байна. Тэгэхээр нэг талын энэ бол айгүй гайхалтай санагдаж байна үний хувьд бол. Би бас яг өмнөх 100 Америкт байсан байхгүй. Гэхдээ бас яг нэг үе мод нэг сууж туршиж үзчихсэн. Яг энэ юм жолооч гэж юм хурдгүй биш ингээд айгүй эвгүй ингээд өөрөө эргээд идэв юм лээ. Тэр өмнөх завар. Тэгээд айгүй эвгүй надад бол амар юм аюултай санагдсан. Тэнгүүд энэ болохоор бас аюулгүй нэлээд бас юм safety талаас нь бас нэлээд өндөржүүлсэн гэж өөртөө бол дүгнээд байгаа юм байна л дээ. Одоо энэ дээр бас зохицуулагч байгууллагуудын зүгээс нэг асуудалтай зүйл гарч ирж байгаа нь за хэрвээ автомат жолоодолтой автомашин унж явж байгаад автомат горим дээр нь тавьсан байгаад осол гаргавал хий хариуцлага хэний буруу вэ? Тэгээ жолоочийн буруу юу, компани буруу юу? За нөгөө талаасаа за магадгүй хин нэг бас гэмтээгээгүй гэж болно. Тэгвэл таатгалын компаниуд энийг хэрхэн яаж авч хүлээх вэ гэдэг нь өөрөө нэг юм сонирхолтой хэдэн зүйлсүүд байгаа. Тэгээ Waymo-гийн хувьд бол одоо дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй 7 хоногт 400 мянган хэрэглэгчтэй болчихсон ийм одоо томоохон автомат жолоодлагын систем хөгжүүлэгч компаниудын нэг байгаа. Тэгээд энэ удаагийн хөтөлбөр үгээр өндөрлөж байна. За өндөрлөхөөс өмнө бас хоёрхан зүйлийг та бүхэн сануулъя. За томоохон технологийн компаниуд дундаас бид энэ 7 хоногт бол хоёр технологиг бол онцлон анхаарж байна. Нэг нь юу вэ гэхээр Nvidia компани Spark гэдэг нэртэй одоо шинэ төсөл байгаа. За үүнээс гадна Microsoft компани Majorana 2 гэдэг quant chip-ээр танилцуулсан. За Majorana 2-ын хувьд бол өмнөхөөсөө 1000 дахин илүү найдвартай гэдэг бол Microsoft компани зүгээс л зарласан байна. За 2029 онд бол бид нар худалдаанд гаргахаар төлөвлөж байна гэсэн бол Nvidia компани Spark-ийн хувьд бол за тэд персонал компьютерийн зах зээл дээр томоохон
одоо тоглогч болохоор тоглогч болох амбицтай байгаа гэдэг бол зарласан. За энэ зах зээлийн гол тоглогч бол Apple-ийн MacBook-ууд байсан. Тэгэхээр MacBook-тэй өрсөлдөхүйц хэмжээний тооцоолох системтэй лаптопуудыг бол зах зээл дээр гаргана гэдэг юм хүлээлт үүсэж байна. Тэгэхээр энэ хоёр компани дараагийн бүтээгдэхүүнүүд ер нь ямар хөө байх вэ гэдэг нь бас зах зээлд нь бол нэлээдгүй хөдөлгөөнийг авчрахад нь том түлхэц болох болоо гэж таамаглаж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа хамт байсанд баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Улсын авраг арстан ноцолдоод эхнэрүүд 5 цул чанаад алаг баагроо өнгө оруулаад наадмын баагроотой, найрын баагроотой, дэлхийд ганц баагроотой Монгол наадмын ерөөлт баагроо дэвшүүлээ. Баагроо. Цахим заллан. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас Монгол Улсын кибер аюулгүй байдлын тухай хуулийн 12.1-ийн 8 заасан кибер халдлага зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 25.1-ийн 1 хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж олон нийтэд сурталчилан таниулах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах. Мөн Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.6 бүх нийтийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, соён гэгэрүүлэх гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаагийн ерөнхий газар, харилцаа холбооны зохицуулахороо, Монголын банкны холбоо, JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран цахим заллангаас сэргийлэх үндэсний аяныг 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулахаар эхлүүлж байна. Аянг зохион байгуулснаар иргэд цахим заллангийн гэмтэргийн ойлголттой болж урьдчилан сэргийлэх чадварт суралцсан. Өөрт болон бусдад учирч болзошгүй эрсдлийг үнэлэх, урьдчилан таних, үнэлэх чадамжтай болно. Цахим заллах гэмтэргийн гаралтыг бууруулах зэрэг үр дүнгууд гарах юм. Цахим орчинд хүн бүр хувийн мэдээлэл хамгаалж, аюулгүй байдлаа хангана. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Пластик савлгаа нь нарны тусгал, температурын нөлөөлөөс шалтгаалan эрдэстэй урвалд орж хүний биед микропластик хуримтлагдаж байдаг. Микропластикийн эрсдлээс сэргийлье. Нар цаа.